Сайн байцгаана уу? Welcome to my channel. Энэ удаагийн хамтлагаар би та бүхэндээ IELTS-ийн reading-гээ хэрхэн сайжруулж чадсан тухай өөрийнхөө туршлагаас хуваалцах гэж байна. За, reading-ийн хувьд болохоор мэдээж хэрэг миний хувьд хамгийн хэцүү партуудын маань нэг байсан. Тэр ч анх хөгж байхад бол бүр хамгийн хэцүүнээс нь тэгээд би reading дээр хамгийн анх бүр 4 авч ирсэн. Тэгээд дараа нь би нэг 5 болоод дараа нь 6 болоод тэг хамгийн сүүлд би reading дээр 7 болж ерөнхийдөө оноогоо сайжруулсан байгаа. Хамгийн түрүүнд бол би бол reading-ийн хувьд таны үндсэн англи хэлний мэдлэгийн түвшин өндөр байх хэрэгтэй гэж би бол бодож байна. Өндөр гэдэг маань ерөнхийдөө ядаж upper intermediate байх хэрэгтэй. Upper intermediate гэдэг нь ямар хөө түвшин бэ гэхээр та ер нь цогц өгүүлбэрийг ингээд өгүүлбэрийн бүтцээр нь ч юм уу те ерөнхийдөө хараад ялгадаг, хараад ойлгодог байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр reading part-ууд ерөнхийдөө маш цогц өгүүлбэрийг ашигласан. Дээрээс нь нэмээд бас advanced үгнүүдийг ашигласан байгаа. Advanced үгний хувьд бол санаа зовлтгүй. Яагаад гэвэл advanced үгийг та бусдын ингээд IELTS зориулсан номны дагуу чийдэлж болно. Мөн би нэр хамгийн анхны IELTS бэлтгэх бичлэгэн дээрээ өөрөө хэрэглэж ирсэн IELTS-ийн номнуудын талаар хуваалцсан байгаа. Та тэр бичлэгийг орж үзэх бол бас энэ дээр байгаа линкээр орж үзээрэй. За тэгээд энэ номын дунд маань Barron's Vocabulary гэдэг байгаа. Энэ номон дээрх үгнүүд бол яг advanced IELTS-д орж ирдэг бүх үгнүүд байгаа. Та reading-гээ сайжруулах хүсвэл хамгийн түрүүнд үгийн баялагийг сайн болгох хэрэгтэй. За хоёр дахь нь бас ерөнхий үндсэн таны англи хэлний түвшин өндөр байх хэрэгтэй. За тэгээд таны түвшин өндөр үгийн баялагаа сайжруулж байгаа хэрнээ бас болохгүй байвал танд техник дутж байна гэсэн үг байна. За тэгвэл би өөрийнхөө техникийг хэрхэн сайжруулсан тухай энэ 5 алмаа хуваалцах гэж байна. За нэгтгэн хийхдээ 2 төрлийн хүмүүс байдаг. Нэг нь эхнээс нь ахуулаад passage-а төрүүлж уншдаг хүн байгаа. Тэгээд асуулт руугаа ордог. Харин нөгөө төрлийн хүмүүс нь болохоор асуултаа эхэлж харчаад тэгээд юугаа уншдаг, passage уншдаг. За би ямар хүн вэ гэхээр эхлээд асуултаа харчаад ерөнхийдөө дараа нь passage руугаа ордог. Гэхдээ асуултаа харахтаа би зөвхөн ингээ хараад явах биш. Асуултын дотроос keywords-уудыг underline хийж тэмдэглэж аваад бүр passage-ийнхаа дээр ингээд тэр нөгөө илүү дутуу зайнууд дээр ерөнхийдөө бичдэг. Яагаад вэ гэхээр keywords буюу та яг энэ асуултын дотор юу болох ёстой юм бэ гэдэг таны хариултыг олоход туслах тэр keywords-ыг passage дээр биччихдэг. Тэгэхгүй бол би нөгөө асуултаа ингээ харчаад буцаад passage уншиж эхлэхээр ингээ мартчихдаг байхгүй юу? Ямар асуулт байлаа гэж мартчихдаг. Тэм учраас ерөнхийдөө асуултуудаа ерөнхийдөө бүлэг бүлгээр нь одоо угаасаа ингээд асуулт чинь 1-ээс 5 дугаар асуулт одоо 6-аас 10 дугаар асуулт гээд ингээ хуваачсан байдаг шүү дээ. Яг тэр 1-ээс 5-ыг энд нь бичээд тэгээ ерөнхийдөө уншиж чахтаа ингээ хариулаад явчихдаг. За тэгэхээр та бас энэ аргыг хэрэглээд үзээрэй. Асуултын дотроос keywords-үүдээ цуглуулад passage-н дээрээ бичээд тэгэхдээ ерөнхийдөө ингээ уншаад яваад үзээрэй. За энэ бол надад би хамгийн их тусалсан гэж бодож байна. Хамгийн их бас цаг хэмнэсэн гэж бодож байна. Ягаад гэхээр урт passage-ын дотроос нөгөө асуултаа эргэж харчаад хаана явж илээ гэж эргэж очих энэ жижиг процессын дээр маш их цаг хугацаа алддаг учраас миний энэ арга надаа маш их тусалсан. Цаг хэмнэхэд бол маш их тусалсан. Би хамгийн анх IELTS сууж байхдаа юун 40 асуултыг би 40 хизээч дуусгаж үзээгүй. Харин 2 дахь удаа өгт ямар ч 40 асуултаа дуусгаж ийсэн. Гэхдээ хангалттай нөгөө зөв хариултын маань percentage маань маш бага байсан. 3 дахь дээр бол харин миний хувьд англиний түвшин маань хамаагүй сайжирчихсан байсан учраас зөв хариулах тэр percentage маань ч ихсэн байсан. Харин надад тутагчсан маань хурд байсан. Тэгээ би хурдыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэхээр эхний арга бол хурдыг нэмэхэд маш их тусалсан. За би дараагийн алхмуудаа танилцуулахаас өмнө бас IELTS-ийн reading-ийн ерөнхийдөө асуултуудын паттерн талаар бас хуваалцъя гэж бодлоо. За тэгээ IELTS-ийн reading дээр болохоор үндсэн 3 төрлийн асуултууд байгаа байхгүй. Эхнийх нь болохоор параграф бүрийн үндсэн зураглал болон гол идеаг олох зэрэг тийм ерөнхий утга санааг олох төрлийн асуулт байгаа. За хоёр дахь нь болохоор facts буюу тэг бодит тийм ямар нэгэн тодорхой мэдээллийг specific мэдээллийг олох асуулт байгаа. Гурав дахь нь болохоор true, false, not given буюу одоо өгцөн fact дээр assumption хийх гэж ерөнхийдөө ярьдаг. Тэр facts дээр үндэслээд бас нэг юм жижигхэн дүгнэлт гаргах маягаар хийгдсэн асуулт байгаа. Тэгэхээр ерөнхийдөө үндсэн энэ 3 төрөл байгаа. Та тэгээд энэ 3 паттерныг өөртөө маш сайн суулгаж чадах юм бол IELTS reading-ийг хангалттай сайн хийж чадна гэсэн үг байна. Ерөнхийдөө дараагийн алхмууд маань бүгдээрээ skimming and scanning-ийг хэрхэн хурдан үр дүнтэй зөв хийх вэ гэдэг ерөнхийдөө алхмууд байгаа. За тэгээд та бүхэн өөр янз бүрийн англи дээрх IELTS
одоо reading сайжруулах янз бүрийн видеонууд үзсэн баг. Тэрэн дээр skimming and scanning бол маш чухал skill гэж ярьж байгаа. За тэгвэл би энэ skimming and scanning-а хэрхэн хийсэн талаар дараагийн алхмуудаа хуваалцъя. За хоёр дахь алхам маань юу вэ гэхээр за passage-ийн үндсэн зураглалыг та ингээ харах гэж байна. Ерөнхийдөө passage байгаа. Тэр passage чинь маш нэг том гол санааг ерөнхийдөө агуулж байгаа. Энэ одоо үндсэн зураглалт нь одоо юу байна вэ? Тэг ямар нэгэн юмны түүхэн үйл явдлыг дүгнэж гинүү? Эсвэл scientific experiment-ийг дүгнэж гинүү? Эсвэл ямар нэг хоёр зүйлийг ингээ харьцуулж гинүү? Та энэ үндсэн зураглалыг ерөнхийдөө олж авах хэрэгтэй. Үндсэн зураглалыг олж авснаасаа гадна бас passage-ийн structure буюу бүтцийг бас ойлгох хэрэгтэй. Paragraph болон өөрийн гэсэн үүрэгтэй байгаа учраас та энэ paragraph, энэ passage ямар үүргийг гүйцэтгэж байна гэдгийг ерөнхийдөө ойлгож авах хэрэгтэй. Үүнийг ойлгохын тулд нэг англи хэлний акцент төвшөнд байна гэдэг маань чухал гэж байгаа юм. Акцент төвшөнд хүрээгүй тохиолдолд энэ маань өөр яг энэ процессыг уялдуулж ойлгоход маш төвөгтэй байдаг. Тийм болохоор та хэрвээ бүр огт юу ч олохгүй байвал та төвшөнгөө сайжруулах тал дээр илүү анхаараарай гэж зөвлөмөр байна. За тийм болохоор passage маань paragraph болон өөрийн гэсэн уялдаа холбоотой байгаа. Тэр уялдаа холбоог хамгийн түрүүнд ойлгох, энэ passage юуны тухай юм бэ гэдгийг ойлгох. За ингээд paragraph болно бас ингээд ойлгоод явчих юм бол ерөнхийдөө та бараг л бүх асуултанд хангалттай зөв хариулж чадна гэсэн бас маш хурдан хариулж чадна гэсэн. Яагаад вэ гэвэл энэ маань нэг энэ бол ерөнхийдөө эхний төрлийн асуулт буюу тэр нэг параграфын гол idea-г олох, headline-ийн ингээд match хийх зэрэг маш тийм олон оноо шаарддаг авдаг тэр асуултнуудад бол хариулах гол алхам. Түүнээс гадна facts олоход яаж туслах вэ гэвэл тэр параграф болгонд нэг зүйлийн тухай илүү тодорхой ярьж байгаа шүү дээ. Тийм болохоор та ерөнхийдөө энэ юуны facts-ийг асуух чинь тэр facts-ийнхаа тэг keywords-ыг олоод тэр keywords-ийн тухай ярьсан параграфыг ерөнхийдөө хайж очно гэсэн үг. Бүтэн passage-наасаа тэр үгийг хайх биш, яг л түүний тухай ярьсан параграф руу хайж очих нь таны хувьд цагийг маш сайн хэмнэх учраас энэ skill-ийг ерөнхийдөө суулгаж авах нь үндсэн чухал skill, үндсэн чухал техник юм а гэж би хэлэх гэж байна. За гурав дахь алхам дээр юу вэ гэхээр одоо passage-ийн үндсэн зураглалыг ойлгохдоо бас ойлгож авах хэрэгтэй зүйл нь юу гэхээр know the characters буюу энэ passage маань юуны тухай юм бэ? Одоо ямар нэг хоёр амьтны тухай байна уу? Эсвэл ойн байгаль environmental ямар нэг зүйлийн тухай байна уу? Эсвэл бизнесийн тухай байна уу? Эсвэл шинжлэх ухаан судлаачид эрдэмтдийн тухай байна уу? Тэгэхээр энэ бүдийг ингээд мэдээд авах нь таны хувьд юуг хаанаас олоход маш их тийм бүт болгож өгдөгөө гэсэн үг. За тэгээд know the characters дотор энэ passage маань хэдэн төрлийн character байна вэ гэдгийг бас сайн анхаарах хэрэгтэй. Одоо жишээ нь бол хоёр амьтныг харьцуулсан байж болно. Эсвэл хоёр эрдэмтнийг харьцуулсан байж болно. Тэгэхээр та нэг эрдэмтнийхэн тухай алин дээр явж гин, нөгөө эрдэмтнийхэн тухай алин дээр гарч ийн гэх мэтчлэн хариултаа олоход илүү төхөн болж өгдөг юм аа. За дөрөвдүгээр нь understand timeline and structure гэж. За энэ маань бол буцаагаад л эхнийхтэй ерөнхийдөө уялдаа холбоотой. Гэхдээ энэ дотор та ерөнхийдөө passage параграф болгоод норм ерөнхийдөө юм бүтцийг нь маш сайн ойлгоорой гэж би хэлмээр. Бүтцийг ойлгох нь буцаагаад таны нөө хариултаа зөв газраас маш хурдан дүт аргаар олоход туслах юм шүү. За тавтах нь cite every fact. Би бол тэгжээс ингээ уншчих хугацаанд ерөнхийдөө янз бүрийн facts гарч ирэх юм бол бүгдийг ингээ доогуур нь зурдаг байсан. Яа тэгэхээр дараа нь одоо нөө facts-тэй асуултууд гарч ирэнгүүт би нөө passage-наасаа бүтэн passage-наасаа тэр information-ыг хайх биш, харин яг ингээд highlight хийсэн тэр facts-ууд дотроос ерөнхийдөө хайгаад явхад энэ маань маш амар байна. Facts-тэй асуултууд ихэвчлэн multiple choice эсвэл нөө filling the blank байдаг. Тийм болохоор зөвхөн яг ингээд гол тэр keyword-ийг гол үгийг нь л очих юм бол энэ ерөнхийдөө маш амархан таны хувьд янз бүрийн хуургах зүйл байхгүй. Тийм учраас facts-тэй асуулт хамгийн амархан нь харин highlight-тэй facts бол facts-тэй асуултуудыг 100% зөв хийхэд маш чухал алхам юм шүү. Эдгээр аргуудыг би ерөнхийдөө өөрөөр reading-гээ сайжруулахад ашиглаж байсан. Тэгээд та нарт маань ч гэсэн хэрэг болно гэж найдаж байна. Та бас энэ аргуудыг туршиж үзээд хуваалцаарай. За тэгээд энэ түрээд бичлэг маань өндөрлж байна. Дараагийн бичлэгээрээ би writing болон speaking-ийн типсүүдээ хуваалцах болно. За тэгээд та бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Мөн хэрэгтэй нэг бичлэгийг түгээхээр бүү мартаарай. Don't forget to subscribe it
And yeah, for your information, би 6 сард ерөнхийдөө GMAT хэрхэн бэлтжижсэн тухай өөрхөн типсээс хуваалцсан. Бас GMAT-ыг бэлтдэг багш маань байдаг. Тэгээд тэр багшийнхаа бас ингээд зөвлөгөөнүүдийг ч гэсэн давхар гарч учраас та нарт маань маш их хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд мэдээж хэрэг гадагшаа сурахад IELTS бол хамгийн ихний шалгалт. Хэрвээ та магистрт сурах байгаа бол GMAT гэдэг шалгалт бол дараагийн алхам байх болно. Тэгээд GMAT-ийн маань типсүүд ч гэсэн та нарт таалагдана гэж найдаж байна. Тэмээжрээс та бүхэн маань надад үргэлж хамтаагаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.